За энэ харбины хилцээрийн хүрээнд бол 3 гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Хил холболтын буюу одоо төмөр замын гэрээ, за мөн одоо нүүрс худалдах худалдаа авах гэрээ, за 3 дахь нь бол хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу олборлолтын дээр хамтрах гэдэг. За тэгэхээр бас нэг зүйлийг онцлж хэлмээр байна. Энэ одоо төр хороог байгуулж хянан шалгах ажиллагааг хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Тийм ч учраас одоо энэ сошиал ертөнцид бол мушгин гуйлт их явж байна. Юу гэж вэ гэвэл төмөр замын хил холболтыг гацаах гэж байна гэдэг энэ одоо гүжир гүтгэлгийг бол маш ихээр явуулж байна. Одоо бидний зүгээс бол төр хороог зохион байгуулж ажиллахын эцсийн зорилго бол төмөр замын хил холболтыг гацаах гэсэн зорилго огт байхгүй. Эсвэргээрээ бид нар дэмжиж байгаа. За яагаад гэвэл энэ төмөр замын хил холболтын тэр зардлыг Монголын тал өөрөө 100% хариуцж байгаа. Ойролцоогоор нэг орчим их найд төгрөгөөр тэр хилийг холбуулах ажлыг хийх юм бэлээ. Мөн ажлаа бараг эхэлчихсэн. Эхнээсээ Эрдэнэс 5 толгой компани мөнгөө буюу урьдчилгаагаа өгсөн юм бэлээ. Тэр энэ дээр бол бидний зүгээс ямар ч асуудал байхгүй. Энийг бол алгаа ташиж дэмжиж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Хамгийн гол нь нөгөө гуй дагаж хүзүү гэдэг шиг энэ хил холболтын энэ чухал асуудалтай далимдуулж нүүрсээ хямдаар өгж байгаа юм биш үү гэдэг ийм л одоо иргэдийн дунд бий болсон хардталтыг тайлах үүднээс энэ төр хороог байгуулж хянан шалгах ажлыг хий гэж байгаамаа. За мэдээж энэ бол мэргэжлийн хүмүүс орж ажиллана. Бүх тэр бичиг баримт, гэрээ, сүүлийн олон жил хийгдсэн тэр хоёр орны хоорондын хилцээ, яриаг хөөрөө, илтгэх хуудас, тайлан энэ бүх зүйлтэй танилцж мөн одоо энэ үнэтэй холбоотой асуудлаар мэдээж экспертүүд буюу мэргэжлийн хүмүүс нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах юм аа. За мэдээж тэр дүгнэлтэд юу гэж гарахаас хамаарч цаашдын арга хэмжээ нь тодорхой болно. За мэдээж одоо их сайн үн вэжээ. Маш одоо үр дүнтэй гэрээ хийжээ гэж дүгнэх юм бол одоо бид хэлээд байгаа шүү дээ. Сайшаа магтаж алтаршуулъя энэ гэрээг хийсэн тухайн үеийн одоо ерөнхий сайд оюун эрдэнэийг. Хэрвээ арай өөр нөхцлөөр хийх боломж байсан бол тэрийг нь гаргаж ирээд энэ үнийг нэмүүлэх тал дээр ажиллая гэсэн ийм л зорилготой. Үн нэмэгдэн гэдэг бол эцсийн дүндээ Монгол улсын эдийн засагт бол үр нөлөөгөө өгнө л гэсэн. Яагаад гэвэл бүхэл бүтэн 16 жилийн турш бид нар 250 сая тонн нүүрсээ өгөх гэж байгаа асуудал байгаа. Тэгээ нэг л ийм тогтмол үнээр өгөх нь зөв юм уу? Тухайн үеийнхаа зах зээлийнхаа үнээр буюу биржийн үнээр өгөх нь зөв юм уу гэдгийг л бид нар асуудал болгож тавина. За тэгээд одоо би дахиад хэлэхэд 1 тонн дээр $10 нэмэхэд л одоо 10 их найд ийм одоо төгрөгийн орлого Монгол улсад орох ийм боломжтой байгаамаа. Тэгээ энэ 10 их найд төгрөгөөр юу хийж болох вэ гэвэл та бүхэн мэдж байгаа. Хэдэн хүний одоо цалин, баг шимжнэрийн цалин нэмж болох уу? Хэдэн сургуулийг нэмж байгуулж нөгөө гуруулаа суудаг энэ асуудлыг таслан зогсоох уу гэд. Ийм олон ач холбогдолтой ийм зөвлүүд ард дээр нь байгаа учраас бид нар ямар ч байсан энэ гэрээг хянаж үзээд нэмүүлэх тал дээр л одоо засгийн газар чиглэл өгнө гэсэн ийм зорилготой байгаамаа. Тэгээ Ганбат гишүүний хэлснийг давтаад хэлэхэд яг хөө гэрээнд бол алдаа дутагдал байхыг үгүйсэхгүй. Төгс төгөлдөр юм гэж бас байхгүй анханасаа. Тэгэхээр ямааны мах халуун дээрээ гэдэг шиг энэ одоо гэрээ байгуулагдаад удаагүй байгаа дээр нь бид нар одоо энэ алдаагаа засаад гэрээгээ шинжлэх эсвэл засвар нэмэлт өөрчлөлт оруулах ийм л зорилготой юм. Оюутлогын гэрээнээс бид нэг зүйлийг юу мэдсэн бэ гэвэл цаг хугацаанд нь энэ алдаатай гэрээ байсан бол засаад явах нь ач холбогдолтой байсан байх гэдгийг мэдэж авсан. Тэгэхээр эцсийн зорилго бол нэн яралтай энэ асуудлыг судалж, шинжилж, холбогдох хүмүүсээс нь асууж, сонсгол хийж, тэгээд үнэнд өөрчлөлт буюу нэмэх асуудлыг хилцсэн юм байна. За, миний зүгээс товчхон мэдээлэл дахин өгч байгаамаа. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд улсын хурлын гишүүд маань энэ гэрээг бол бас үтхийг хүсэж байгаа байна. Яг гэвэл улсын хурлын гишүүд ч гэсэн мэдэхгүй байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүд төдийгүй нийт иргэд маань энэ гэрээ, энэ үнийн дүн юу байгааг мэдэх хэрэгтэй, ийм эрхтэй. Тэгэхээр энэ төр хороог одоо байгуулахгүй байх саналыг одоо би бол ерөөсөй ойлгохгүй байгаа. Юуг нь нуугаад байгаа юм бэ? Яагаад энэ сонсголыг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байгаа. Тэгэхээр ард иргэдийн зүгээс ч гэсэн энэ сонсголыг хийж үнэн байдлыг танилцахыг хүсэж байгаа гэж бодож байгаа учраас улсын хурлын гишүүд маань бас иргэдийнхаа талд зогсоод энэхүү төр хороог байгуулах тогтоолыг дэмжинэ гэдэгт итгэж байгаа бөгөөд бас улсын хурлын гишүүдэд уриалж байна.